Дайдад цацагдсан атг шагаа шиг садан минь дэнсэлсэн түүхийн ганцганаас гэгдэж хоцорсон олон минь гиншилт буурал цадгаа зэрэглээ гэж бодороо гидсэндээ утсан унах шиг Монголоо тэсэр ирээрээ хорвоогийн удамд шидэгдсэн цагаан цүү шиг садан минь хосгүй түүхийн имэлээс гэгдэж үлдсэн түмэн минь нулимст буурд шаштраа үнэн гэж итгээрээ нутгаа явсан хүлэг шиг Монголоо тэгээд ирээрээ Эрдмийг маран жаргадагч эргээд мандатагийн орчлоонд Хүүгээ бариад ухта бүрэн монгол шинэ мэдлэнзээ Гимшилт буурал цадгаа зэрэглээ гэж итгээрээ гидсэндээ онцон унах шиг Монголоо тэгээд ирээ цацагдсан сүүний тус шиг түмэн минь заяа тавилангийн хөсгөнөөс үлдэж хоцорсон олон байна догшин хүрэл өдрүүдийг домог гэж итгээрэн тэнгэрээс сонсон шонхор шиг Монголоо дуулээд ирээрээ Буурал шаштраа үнэн гэж итгээрээ нутгаа явсан хүлэг шиг Монголоо тэгээд ирээрээ Эрдмийг маран жаргадагч эргээд мандатагийн орчлоонд Хүүгээ бариад ухта бүрэн монгол шинэ мэдлэнзээ Гимшилт буурал цадгаа зэрэглээ гэж итгээрээ гидсэндээ утсан унах шиг Монголоо тэгээд ирээрээ Хайнаас өрнөд ухтгаа ахын уус чэнэ мэдлэнзээ
уучлангийн 우린 도야식 нутаад Үнийг дуусгал гэж төрсөн минь хувцаяа үргэлж одлох их хороо Ариун сайхан сэтгэлдээ авдрах би инх мөнхтүнээ цэнхэрэн гэрдээ шагашиг Монгол Үнийг дуусгал гэж төрсөн минь хувцаяа үргэлж одлох их хороо Их Монгол эзэн бидний алтан нутаг их хороо эзэн бидний эмийн заяа энэ үнийг дуусгал гэж төрсөн минь хувцаяа игнэгт одлох миний Восток, мөнхөх тэнгэрийн хүчиндөө Монгол заяан тэгшэрнэ. Цагаатаа шархсан тооны хэнэн цацхан нуучин гэртээ Хөгс самгын завидна. Гэгэн хараарун дуурлаад цан хугацаач миний хороо
Өсрөх борот тэнгэрэн цэнхэртэй санаалдахад салхин өнөртсөн сайхан нутгийн бараан тодорхой Нэгнэс танудэнд минь торойгоод хоцорсон нутгийн бараан ээжинтэй хариухан шороогийн наданда дэдэлсэн алтан нутаг аавын түшигтэй бодлын харвэд шуудан зэлэлээ хүндийн зэрэглэн нэрэлзаад уцхийн согон сэтгэлд харвуулсан урд нутгийн бараан тодорхой өдмөс тайнудэнд минь хоройгоод хоцорсон нутгийн бараан хариухан шороогийн наданда дэдэлсэн алтан нутаг аавын түшигтэй сайхныг мэдхээр үргэлжлэн ходыг зарсан бас би танаас эрхэмэрднийг орвол би чинь олсон бидээ нүднэс танудэнд минь торойгоод хоцорсон нутгийн бараан ээжинтэй хариухан шороогийн наданда дэдэлсэн алтан нутаг аавын түшигтэй өдмөс танудэнд минь торойгоод хоцорсон нутгийн бараан ээжинтэй хариухан шороогийн наданда дэдэлсэн алтан нутаг аавын түшигтэй алтан нутаг аавын түшигтэй Элэг зүрхнээс уята инхри Монгол нутаг минь эцэгээс саята эрдний алтан мөдгийн Эцгийн шимэгдэдэг эсэ
борон ч ингэж байгаа юм л да. Борооны цэрэг хүрээг чөлөөлөхөд энэ чинь 1921 оны 2 сард чөлөөлж байгаа шүү дээ. Эхлээд 10 сард нэг дайраад бүтлгүй болоод тэгээд борон ч хинтээр ухраа өвчиж байгаа. Тэрний дараа Хатанбаатар, Магсаржав, Манлайбаатар, Дамжин сүрэн, Донхор, Манжшир, Хутагт, Бээлам, Лувсанбалдан, Гүнжамин гэдэг ийм улсуудыг баривчилж байгаа. Энэ дээр хоёр юм байна. Яг гэвэл одоо энэ Мягмар самбуугийн судалснаар бол тэр үед бол ерөнхийдөө нөгөө шүүшүү хятад анхуу бүлэг жилийн бүлэг хоёрын хооронд дайн болоод тэгээ шүүшүүжааны хүрээнээс дуудчихгүй. Тэгээ шүүшүүжааны хүрээнээс явчихгууд тэр Силийн бүгийн яамыг нь Харчин самбуу гэдэг Монгол гаралтай ундалгуулж байгаа. Хятадын яам нь. Тэгээд тэрнтэй холбоотой ерөнхийдөө ноёдууд юу гэж ярьсан бэ гэхээр за нэгдүгürt нөгөө шүүшүүжаан чи явчлаа. Хоёрдугаар за энд нэг бас нэг монгол хүн толгойлж за яг тэр хэдтэй албанд байгаа юм байж. Тэгтээ бас нэг арай гайгүй хандах бах. Гуравдугаарт ер нь сэмэхэн одоо цэрэг зэвсгээ суулуулж иглээ. Бүр нэр ус нэрлсэн байгаа. Зоригт байдар тааж, тогтох тааж, голцоо өвөр монгол гаралтай нөтөд чи бөөнөрөө амьдарсгаж байгаа шүү дээ. Тэдний цэргийг татъя. Энэ Хатанбаатар, Магсаржав, Манлайбаатар, Дамжин сүрэн хоёрын нууцаар бэлдсэн цэрэг зэвсгийг татъя гэд өөрөөр хүрээнд бослон гаргах бэлтгэл хангагдчихсэн байдалтай байх шиг. Тэгээд юуны борооны эхний дайралт яваад дууссаны дараа хятад баривчилгаа эхэлж байгаа. Тэгээ хараад байхад ноёдын нам дотор тагнуул байсан юм байна гэж би хараад байгаа. Яг тэгвэл нөгөө баривчилж байгаа улсууд нь гол хүмүүсийг баривчлаад байгаа хгүй. Тэгээд Хатанбаатарыг баривчлаад шоронд хийцсэний дараа богд Эрдэнэжин он Ширэн дамдинг одоо хятадын захиргаан давьчиж уулзуулж байгаа. Госилийн билүүдээ тэр хэд зэргийн захирагч. Тэгээ уулзуулаад одоо богд ингээ гуйж байна. Наад чинь дархан жүмэн гэдэг цолтой хүн. Дархан ван гэдэг бол одоо хөндөж болдгоо албан тушаал байд юм аа. Тийм учраас энийгээ судлаач. Хоёрдугаар энэ үнийг чинь чөлөөлнө гэдэг хүрээнд өмнө гарч магадгүй гэдэг. Тэгэхэд госилийн хэлж байгаа. Тэгэж ярих юм бол эдгээр чинь бослог гаргах гэсэн шүү. Бид яг мэдсэн шүү. Тийм учраас энийг суулж тавих байхгүй бид нар цаашаага үргэлжлүүл баримтлага явуулна гэдэг. Тэгэхээр тэр дотор тагнуул байсан мэддэг байгаа. За тэгээ борооны цэрэг Хатанбаатар чинь Гамингийн шоронд 160 гаруй онсон баг шүү. Тий. Тэгэхээр Манлайбаатар бол тэнд нас орсон шүү дээ. Хэрвэшүүлтэй даалгүй. Хатанбаатарт бол хэрвэшүүл тулгаагүй болтой юм шиг гоо зөвөр байцаагаал шоронд байлгаад байсан болохоос биш. Тэгээд борооны цэрэг 21 оны 2 сард хүрийг чөлөөлөхөд мэдээж Хатанбаатарыг шоронгоос суллаж тавина шүү дээ. Тэгээ шоронгоос сул тавиа. Тэгээд борон бол за одоо Монголын засгийн газрыг байгуул. Би бол танай дотоод эрхт оролцохгүй гэсэн юм хэлсэн байна. Тэгээд нэг тийм шинэ засгийн газар байгуулах нэг комисс шиг юм байгуулагдсан шүү дээ. Тэгэхэд Хатанбаатар ван тэрийг ахалж байгаа. Хэнийг сайдаар тавих уу, яах уу, ийх үү гэдэг асуудлыг шийдэж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хүн бол аргагүй том төрийн зүтгэлтэн байгаад байгаа үз. Хоёулаа бас нэг юм алгасчлаа да нөгөө нэг Ардын намынхан нөгөө зөвлөлд орсоос тусламж гуйх бичгээр Хатанбаатар одоо авчигсан гэд би тэгчлээ шүү дээ тий. Энд дээр яг дуунхрын даалан бонцогторж авч гисэн үү Хатанбаатар авч гисэн үү гэд маргаантай байдаг. Тэгэхээр Дэлгэв утгын дуртгал дээр бол дуунхрын даалан хөөцөлтөд бараагүй гэсэн утгатай юм байдгийг. Тэгэхээр авч гисэн үн нь бол Хатанбаатар Магсаржав юм шиг байна. Манайхан өөрийнхөө юм дээр бичгтээ бол би энэ бичгийг гаргуулсан гэд бичсэн баг. Тэгэхээр зэрэг үнэхээр манайхан яасан баг. Эхний удаа Дэлгэв утгатаар дамжиж Ардын намынхан хандсан байдаг л да. Тэгээ хандахт нь бол жалхан цутагт руу хандахт нь жалхан цутагт би гуйж чадахгүй. Надад бас шалтгаан байна гэдэг. Тэрний юутай холбоотой гэвэл Америкаас тусламж гуйсан. Тэгээд Америкийнх нь хариу ирээгүй байхад улаан улс руу бичиг явуулъя гэд орохоор нөгөө богдчин гайхаа штэ. Гэхдээ жалхан цааж юм ин одоо юу болж байна? Хэдэн газар руу хандах гэдэг юм бэл гэх баг л та тийм учраас нөгөөд нь орж чаддаггүй. Дараа нь хоёр дахь удаага Догсон, Бодоо, Жамингүн энэ гурав Хатанбаатар Магсаржав жалхан цутагт Дамжин базар хоёртой уулз дахиж энэ асуудал тавьж байгаа байхгүй. Тэгт нь харин нөгөө хоёр нь одоо бол дэмжин шүү.
богдоос асуусан чинь дорд гаралтай улсууд энэ улаан Оростой нийлээд ер нь тус болох юм байна гэж богд альцсан шүү гэдэг. Тэгэхээр нөгөө тэр хооронд нь 1920 оны 4 сард Америкийн консул Эберхард Монголд ирээд. Тэгээд манайханд тэгэхэд албасаар хүсэлтэд өгсөн гэдэг байхгүй жалхан утагт тэр ихийн нь бол Дэлүү утагт Хатанбаатар энэ төр зохиосон байна. Тэгээд тэр бичгээ өгөхт нөгөөх нь за та нар манаас нэг материалыг юм хүсэд нэмэргүй шүү гэсэн утгатай юм хэлсэн бил. Өөрөөр хэлбэл Америкт үгүй гэж хэлсэн гэсэн үг байхгүй. Тэгээ одоо өөр сонголт байхгүй шүү дээ. Тэгэл улаан Оросоос өөр сонголт байхгүй юм чи. Тэгээ тэр бичгийг гаргаж өгсөн болтой юм шиг байна. Тэгээ дараа нь мань үний чинь борооны цэргийн яамны сайд болчоод тэгээд нөгөө чойрт байсан гамингуудыг буцахад урагшаага бүр дорно солин хэр хүртэл хөөж туулсан л да. Тэгээд тэрнээсээ буцаад ирэхэд нь борон дуудаад за би мэдсэн. Та нар муусан юмнууд улаан Монголтойгоо хуйлдаг гэж байна. Тэрэн дотор чи юу байгаа гэж байна. Тэгэхэд харин Хатанбаатар магсаж шулууг хэлж байгаа. Гэхдээ бид одоо гамингийн дарлаас чөлөөлөгдөхийн тулд улаан цагаан аль алинтэн загтал өгсөн. Тэгээ одоо ингээд бөөнөрөө ингээд өгсөн байсан. Өнөөдөр одоо буруу ганц над дээр бууж байгаа юм. Одоо тийм учиртай юм уу? Тэгээ бид нар ингээд хүсэл тавьсан нэгэд та ирээд тусалсан шүү дээ гэд. Тэгэнгүүт борон бодож байгаа байхгүй. Энэ нөхөрч бас. Бас тэг шууд баригдахгүй шүү дээ. Хоёрдугаар худлаа хэлэхгүй шүү дээ бас. Тэг би бол тэр нь борон таалагдсан гэж боддог. Тэгээ маань хүн за хоёулаа би юундээ муу санах юм байхгүй шүү. Тийм учраас чамд хэлж байгаа. Хэлэхгүй ч байсан болно шүү дээ. Гэхдээ тэгэнгүүтээ за одоо чамаа баруун хязгаарт цэргийн жижигнэр томиллоо. Нөгөө цэргийн яамны сайдаа. Тэгээ маань нэг баруун хязгаар явуулчихж байгаа байхгүй. Тэгээ тэр ардын хувьсгал ялах үед ч маань баруун хязгаарт байсан. Хоёрдугаарт ардын намынхны одоо тэр үеийн бичиг баримтан дотор хүмүүсийг хоёр ангилаад байгаа байхгүй. Итгэвэл зохих ёстой гişүү. Дэмжигч гişүү. Тэгээ итгэвэл зохих ёстой гэдэг дотор Хатанбаатар магсарч байгаа. Тэгэхээр мэдээ тэр үед чинь намын батлах сатлах гэж байсангүй шүү дээ. Тэгэхээр би бол Хатанбаатар магсарч байгааг ардын намын ер нь л анхны гişүүдийн нэг юм байна л гэж үзээд байгаа. За энэ үн чинь нөгөө олон засагт нүүртэй гэдэг шиг манжийн үед төр алба басч исэн. Богдын үед бас цэргийн асуудал хариуцж исэн. За дараа нь бороо орж ирээд цэргийн сайд болсон. Ардын засгийн үед цэргийн яамны дид байж байгаа бүр цэргийн яамны сайд болсон. 4 засаг дамнаж ажилласан байна. За манжийн үеийн ч хоёлаа манжид зүтгэсэн гэж хэлэхэд хийцэн л дээ. Тэр эхний 6 сарын томилгоо бол ерөөсөө юугаач мэдэхгүй нэг залуу ирээл дөнгөж төрийн ажлын дадлага сууж байгаа. Тэр дараагийн 6 сарын томилгоо 11 оны томилгоо бол ер нь бол одоо автос манжийн амны хөөх зорилготой томилогдож байгаа хүн шүү дээ. Тийм учраас манжид үйлчилсэн гэж хэлж болохгүй. Олноор өгсөн Монгол улсд бол үнэнхээр зүтгэсэн. Энэ хүний ер нь биеийн эрүүл мэнд насаа зориулсан юм нэ. Тэгээ ардын хувьсгал ялснаас хойш үлнэх амир одоо тэр баруун хязгаарт цагаантнуудыг дараал тэгэл дахиад Монголын нутагтэр цагаантнуудыг дарсны дараа байлдаан байхгүй болчихж байгаа шүү дээ. Ихэнх байлдаан бол хөлсөө маань хүн чинь 1911-ээс 1921 оноо хооронд л хийж байгаа байлдаан байхгүй. Энд маань хүн бол одоо эрүүл мэнд амь насаа зориулсан хүн юм байна гэж би хараад байгаа. Тэгээ тэрнийхээ ч хүчинд маань хүн бол одоо жишээл ингээд хүн нэг гавьяа байгуулад ирнэ шүү дээ. Тэр үед чинь ингээд за чи гүн бай те. Тэгээ чамд за жүн ангийн зэрэг одоо гавьяа байгуулсан гэдээ олох хэрэгтэй шүү дээ. Тэгээ чинь зүгээр ингээд олохгүй шүү дээ. За чи нэг гавьяа байгуулад ирэнгүүт нь за нэг тэмдэглэж нэг нэмлээ гэдэг. Одоо ингээд тэр чинь дотроо ингээд дахиад дэсүттэй шүү дээ. Тэгээд жишээл Хатанбаатар магсарчууд бол ингээд бүр юун дотор 8 тэмдэглэж 8 нэмэв гэж нөгөө дээдлийнхэн зэргийг өгөхөөр өгч болдог. Тэгээ ингээд нэмсээр жишээл ихэнх хүмүүс бол нэг 2 нэмүүлэл дараагийнхаа зэрэг рүү одоо цол руу ороод идэг. Нөхөр чинь 8 нэмүүлчээл яваад байхгүй. Эсвэл тэр хүн чинь ингээд тасралтгүй дайнд яваад тэгэл ингээд гавьяа байгуулсан. Тэгээ ингээд өгөхөөр нөгөө зэрэг чинь дуусчих штэ айгүй бол ингээд өгсөөр яваад тэгэхээр зэрэг ингээд нэмэл яваад идэг гэсэн үг. Тийм их гавьяа байгуулсан. Миний ихэнх амьдрал нь бол тэрэнд зарцуулагдсан. Хоёрдугаарт мань хүн бол
Монгол улсын төлөө зүтгэж ийсэн хүн тэрэнд одоо тэгээд эхлээд мэдээж баруун одоо ингээд хүрээгээ чөлөөлөөд одоо ингээд Монгол улсыг иргэн зэрэгэж ингээд зарлаад тэгээ мань хүн одоо баруунд нэлээ итгээд те цэргийн яамны сайд мэд нь болоод ингээд явсан чинь тун хөдлөө эн чинь биш юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа байхгүй. Нэгдүгürt Монголын засгийн газар гэдээ байгуулагдсан. Тэгээд тэр засгийн газар юу мэдэж чинь юу ч мэдгүй. Хүрээнд борооны цагаан зэрэг бүх юм мэдэж шээ. Хоёрдугаарт мань хүн борооны хийж байгаа хядлага бас их олон монголчуудыг жигшээсэн л дээ. Монгол хүмүүсийг нэг хэдаагүй. Орсын хувьсгалчид еврей нэрийг хийдсэн. Тэгтэл монгол хүний нүдэн дээр ингээл нэг гэмгүй одоо тэр чинь нэг еврей худалдаачин гэдэг чинь Монголд чамтай зэрэгсэж амьдраад 10 жил болцсон гарав шүү дээ. Ямар ч гэмгүй нөхөр. Тэрийг очиод ч юм уу еврей гэнгээл алаал тэгэл их нэрийн чадлал хүүхд шуухтын дүүжлэл хэлэх гэж монгол хүн бол үнэхээр жигшиж байгаа байхгүй. Тэгээ энийг ч бас мэдээж Хатанбаатар тэргүүтээ улсууд харж ирсэн учраас энэ юу юм биш. Тэгээд хамгийн гол зорилго нь энэ нөхөр чинь хойшоо явж байлдах гэдэг байгаа шүү дээ. Улаантайгаа. Тэнд бол манайхан их дургу. Яг гэвэл чи Оросын иргэний дайны нэг талд орно гэдэг бол үсгэж л ерөөсөө биш шүү дээ. Тэгээ тэрийг тэр уур амьсгал нөлөөлсөр байгаад жалхан цутагч тэр Хатанбаатарч тэр хоёулаа бараг хязгаарлал яваад гэж байгаа тэр ихтэй. За ардын засгийн газарт бол цэргийн яамны сайд гэхээр бас нэлээд том албан тушаалдар ажилласан. Ямар ажлууд амжуулсан бол за тэгээд ер нь амьдралын төгсгөл рүүгээ тэгээд нэг туваа Монгол Оросын туваагийн талаар хэлцээрт нэг оролцоод тэгэл энэ ус төрөөс өндөрж байгаа да. Гэхдээ яг тэнд одоо яг манай социалын түүх энтерт бол тэгэл мундаг сайхан цэргийн жанжин нэтэр гэсэн байдлаар ингээл тэр үеийн түүх ингээ өнгөрөөчдөг. Одоо ингээд би энэ номыг бичихтэй нэлээ их юм ухаж сонирхож үзлээ л дээ. Нөхөр бол 1922 оны ихээр л хүрээнд буцаж ирж байгаа. Тэр нэг баруун хязгаартаа Балдааны хийгээ яваад байгаа шүү дээ. Баруун хязгаарын Хатанбаатарын бослого бол энэ чинь 1921 оны 8 дугаар сарын сүүлээр болж байгаа бослого. Тэгээд тэрнээс хойш ч мань хүн чинь бараг 10-аад хүрээрөө давталж одоо чөлөөлөх байрах гэл ингээл тасралтгүй бас байлдаа явчихж байгаа юм байхгүй. Тэгээд 22 оны 3 дугаар сард үлдээ. 2 дугаар сарын сүүлээр анхудаага хүрээнд ирж байгаа нөхөр. Тэгээ хүрээнд ирэнгүүт нь мань үний чинь юу баруун хязгаарт байхад цэргийн яамны орлого сайдаар тавьдсан. Цэргийн яамны сайд чинь Жанжис Сүхбаатар шүү дээ. Орлого сайдаар тавьдсан байсан. Тэгээ мань хүн чинь хүрээнд ирэхэд хүрээний нөхцөл байдлыг сонирхолчихсон тэр үед. Яасан бэ гэхээр бодоо 22 оны 1 сард шахагдаад ажиллаа өгсөн. Ерөнхий сайд ажиллаа өгсөн. Ийм үед харсан. За тэгэхээр одоо дараагийн ерөнхий сайд хэн бэ гэдэг асуудал дээр ер нь мань хүн пэргээ буучж байгаа байхгүй. Хүрээнд ирэнгүүт хамгийн түрүүчийн асуудал. Одоо бодоогийн дараа хэн ерөнхий сайд болох юм бэ гэдэг. За ийм асуудал дээр мань хүн ирээд буучж байгаа. Хоёрдугаарт ер нь бол мань хүнийг зөвлөлтийг хийх сэжиглэнгүй харж байгаа. Одоо энэ саяхан хэвлэгдсэндээ Монголын документах ФСБ гэж одоо хүрээнд ажиллаж исэн зөвлөлтийн тагнуулуудын төвдөө явуулж исэн мэдээ. Тэрэн дотор бол ер нь энэ эсэргүү бослого хийх гээд байгаа хүмүүс гэдэг дотор л Хатанбаатар л нэгд бичигдээд байгаа. Энэ нөхрөөр нь ардын засгийн эсэргэл бослого хийх гээд энэ хаал байдаг. Хэд хэдэн мэдээнүүд явж ийн лээ. Зарим нь бүр илт гүтгсэн ч юм явж илээ. Тэгээд мань хүн чинь хүрээнд ирэнгүүтээ ардын засгийн газрын дараагийн ерөнхий сайдаар жалхан цутагт тодорж байгаа шүү дээ. Тэгэд хоёрдугаарт богд бас нөлөөтэй хэвээр яваад байгаа байхгүй. Тэр чинь хэмжээд хэрэгт байгаа. Тэгээд одоо богдын итгэлтэй хүн жалханцтай одоо олон жил цуг тэг байсан бүр 1912 оноос эхлээд ховдыг чөлөөлөхөөс эхлээл цуг байсан байж шүү дээ. Ингэдгээр мань хүн тэр дөрөв асар том нөлөөтэй хүн болж өгрээд одоо ардын нам доторх ноёдын бүлгийн лидер болоод хувирчиж байгаа байхгүй. Хатанбаатар Магсарч маань.
Тэгээд яг бид нар нөгөө тэр үеийн уур амьсгалыг сайн мэдэхгүй байх шиг. Мэдрэхгүй байх шиг. Нөгөө тэр үед чинь ингээд баахан хувьсгалын ажил өрнөсөн. Тэгээд зарим нь өөрхий зөвлөлтийн юу гэж хэлэн тэрийг дагаж өсөрдөг тийм юмнууд харагдаж байгаа. Жишээл 22 онд Дэлгэв утагтаас Жалхан цутагтад бичсэн захидал дотор тэгж байгаа хөө. Энэ хүрээний хэргийг ер нь богд бол шашныхаа хэргийг мэддэг болсон, төрийн хэргээс хамаагүй болсон. Хүрээний хэргийг бол энэ Эренчино хин хоёр, Данзан хоёр мэдчихээн. Энэ хоёр л мэдчихээн. Гэчээд нэг ийм сони өгүүлбэр үлээ. Эхнэр үнийг бүгдийг хүүхэн болгосоо гэж. Энэ юу юм бэ гэхээр одоо Октябрь хувьсгалын дараа одоо нэг большевикууд чи юу гэж үзэж исэн бэ гэхээр гэр бүлийн институт бол дарлалын хэрэгсэлээ. Хүний эхнэр болчихоо чи хүний боол болчихж байгаа маа. Тийм учраас гэр бүл гэж байхгүй. Эмэгтэй чи өөрөө хинтээ амьдрах дураараа сонгох хэрэгтэй гэдэг. Тэр үжил Монголд ороод ирсэн. Тэр үжил Монголд ороод ирсэн. Тэгэхээр зэрэг нөгөө манайхан чинь эхнэр юм уу хатан гэж ярьж байгаа шүү дээ. Гүү чи хатан биш чи хүүхэн. Чи энэ үнтэй амьдрмааргүй бол хаяхгүй юу. Гү тийм одоо сонин одоо юу гэх юм бэ хитрхи туйлширсан гэх юм уу да. Ийм үйл явдлууд бас болж исэн баг. Тэгээ тэр энэ савлгаан дунд одоо ийшин савчуулаад алдчихгүй байхын тулд одоо Атанбаатар Магсарч шиг нэг юм жинтэй төвийг сахисан нэг хүн хэрэгтэй байсан учраас нөхөр буцаж ирээд ардын нам дотроо их том лидер болоод өөрчилж байгаа. Хоёрдугаарт нэг анзаарагдаад байгаа юм. Оросууд мань хүнээс их хайж исэн байна. Тэр бол 1923 оны үеэлөө энд байсан зөвлөлтийн бүр эрхлүүлэгчийн газрын жилийн тайлбанд би уншижсэн. Энэ Атанбаатар Магсаржав юу Сүхбаатар чавлсан Магсаржав гурвын чинь нөгөө зөвлөлтийн цэргийн гавьяаны Улаандугийн одонгор шагнасан шүү дээ. Хувьсгалын дараа. За тэр бол одоо байгуулсан гавьяагаар нь үнэлж байгаа тэр. Тэр үед бол зөвлөлтийн Баатар гэж цол гараагүйсэн. Одоо хамгийн том шагнал нь энэ. Тэгээд тэр одон гөхтөө дагалдуулаад 1200 лам мөнгө өгсөн байдаг. Одонгийн шагнал гэдэг. Тэгэхэд Атанбаатар Магсаржав би энийг авахгүй. Би ганцаар авахгүй. Энэ миний цэргүүд надтай цуг гавьяа байгуулсан. Би цэргүүддээ өгнө. Цэргүүч алидын халагдаад нутг хөшөөнд очсон байгаа шүү дээ. Тэгтэн мань хүн цэргийн яам дээр сууж агаад 800 гаруй цэргийг овг нэртэй нутг хөшөөтэнд дуудаж үчүүлсэн байна. Тэгээ тэрний дараа Оросод битсэн байна. Энэ хүнийг ганц эсгэрэхэд 10,000 мэрэгэн бууж хүрээнд цугланаа гэж. Тэг айгаад шүү дээ. Хоёрдугаарт энэ ардын хувьсгалын үед энэ цагаантнуудыг хөө зайлуулсан за их баг 200 тултанд нийтдээ болсон л доо. Тэр тултанд зөвхөн Монгол цэрэг бие дааж оролцсон ганцхан жанжин Атанбаатар Магсаржав байхгүй. Бусдууд нь дандаа зөвлөлтийн армийн ангиудтай цуг явж байлдсан. За яг хин илүү үүрэг гүйцсэн хин баг үүрэг гүйцсэн жижигтэй асуудал байна. Тэгэхдээ яг дангаараа явсан Атанбаатар Магсаржав. Тэгээ чи боддоо чи цэрэгт байлдаж явж байгаад нутагтаа ирсэн бэл ирээл чи нэг хөрхий малчин болж байгаа шүү дээ. Тэгээ байжсэн чинь гинт хүүрэнээс Баатар хүн чамд явууллаа гэд нэг лам 2 цэн мөнгө хүрээд ирэхэр чинь үжи дараа нь тэр Баатар хүн баг эсгэрхэд бүх найзаа дагуулж очиж шүү дээ. Тийм нөлөөтэй байсан. Тийм нөлөөтэй байсан баг. Тэгээд тэрийг би юугаар хараад идэв гэхэлэр Монгол нэг л чухал үйл явдал л Атанбаатарыг явуулчихдаг. Биш тийш нь тамлыг явуулчихдаг. Одоо чи тэр Тувагийн хэлцээнд оролцсон гэдэг тэр дурдлаа шүү дээ. Мань үнийг Тувагийн хэлцээнд оролцож явах үед хүрээнд юу болж ийн гэж. Намын 3 дугаар их хурл болоод данзан бодчих шүү дээ. Дараа нь мань хүнийг Москвад айлчлуулж байгаа. Москвад айлчилж явах үед юу болж ийн гэж улсын анх дугаар их хурл хорлолдоод бүгдээр нь улс арлчиж байгаа. Тэгээ эн чи юуг харуулад байна гэхэлэр энэ нөхөр байвал өмүүлж магадгүй. Энэ хүн чинь нөлөөтэй. Айгүй бүх цэргийг хөдөлгөн. Бүх цэрэг байтугай ер нь Монголын эр болгоныг хөдөлгөн айгүй бол. Тэгэхээр энэ эргэлтийн шинжтэй шийдвэр гаргах үед энийг хүрээнээс эвттэй аргаар зайлуулах хэрэгтэй гэдэг юм цаана яваад ижээл гэж надад харагдаад байна.
би зүгээр тийм үүрэг даалгавар өгсөн шибер мибер болж үзээгүй л дээ. Гэтэ ер нь тэгэл ингээл нэг л юм болохоор л нөхрийг ийш тийш нь явуулчихад байгаа. Уурал. Энэ үн чинь бас 50 хүрээгүй бас залуудаа орчин үеэл болтоор бол нэлээд эрт нас нөхцсөн байна. Тэгээ өөрөө жамаараа өнгөрсөн байлгүй дээ. Тэрнээс бас янз бүрийн хилмигдүүлэлтийн талд өртөөгүй байх. Ер нь бол таны Магсар жав ном дээр гээгцэн түүхээр их орсон бай. Нөгөө хугацаа маань бас нэлээд хэтэрсэн дээ хүч байгаа. Тийм үү. За. Яг нь ер нь мэдээж өөрөө өвчнөр нас орсон. Гэхдээ энэний шалтгаан бол өөрхий Монголын төрийн нэг бол гамгүй итгэсэн л дээ. Тийм учраас би энэ бол үнэхээр дийлээгүй өөрөө ядраад янз бүрийн өвчин болгон баригдсан. Хоёрдугаарт одоо гээгдсэн түүх гэж би чамд сая баахан л гээгдсэн түүх ярьж байгаа шиг болох юм. Энэ нөхөр чинь ноёдын намын тэргүүн байсан, ардын нам доторх ноёдын фракцийн удирдагч байсан. Энэ нөхөр чинь ингээд зөвлөлт орсынхан бол ингэж энэ хүний чинь хардаж сэрдэж байсан юм байна. Тэр мэдээсэлтийн одоо хэвлэлсэн байна гэд. Тэр байтугай юмнууд тэр номон дээр жишээл тэр КГБ-гийн мэдээний тухай тэр номон дээр бол их юм ороогүй үлээ. Би бол тэрийг баталгаад хэлж чадсан судлаач яваад. Тийм болохоор Магсар Жавын тухай өөр зөндөө их юм орсон байх хэвээр. Тэгээд гэх мэт их олон юм би. Тэгээд одоо жишээлбэл их тагн дондог дулам 1923 оны сүүлээр нас орсон. Тэгээд тэрний дараа богдын асаргаа алдагдаад тэгээ биеийн муудж эхэлсэн. Тэгээд нөхөр биеийн муудад ирж яхад ер нь асардаггүй юм Батанбаатар л байсан бил. Тэгээд тэр зөвлөлтийн таг нь бол төвдөө явуулж байгаа мэдээндээ бичсэн байгаа байхгүй. Батанбаатар Магсар Жав ойр зургийнхаа хүмүүст ярихдаа одоо өөрхий богд биеийн муудад гэр дотроо бичдэг болчихсон. Тэгээд одоо би очихоос зүрх шихийн тэгээ одоо цагийн сайханд хайр үнтгэлийн хүлээж авчиад одоо яаж очихгүй байх вэ? Өөрийгөө одоо сэтгэл зүрхээ чангалал очиж ин даа гэж ярьж яа нэтэр гэдэг. Тэгэхээр зэрэг богдод тийм ойрхон байсан хүн гэдэг чи бас санаж штэ тий. Гэнжи Сүхбаатартай их ойрхон байсан мэдэгдээд байгаа. Чаа болсон бол одоо их ойрхонч байгаагүй л байх гэхдээ их хүнддэг байсан. Айгуу сайн мэдгэж байгаа байхгүй ягаад гэвэл өөрхөн энэ хүний чинь нас орсны дараа үр хүүхдийн бас нөгөө нэг зүүнний Монголын үед чинь биодлын үлдэгдэлгээд өргөн мөрөнгөний ураагаад бас чангалсан штэ. Тэгтэн чаа болсон хөөцөлдөж тэр өргөн мөрөнгөний буцааж өгч исэн ийм тохиолдол бий. Тэгээд бүр сүүлд нь одоо их нэрт нь 2 ч удаа тэтгэвэр тогтоолгож өгсөн. Улаанбаатар хотод хашаа 17,000 төгрөгөөр ч 53 оны 17,000 төгрөг гэдэг чинь 52 оны 17,000 төгрөг чи их мөнгө шүү. Тэгээд ийм хашаа байшин авч өгч исэн энэ гэсэн. Тийм нэг байгаа. Тэгэхээр ийм олон дуртгалууд бас энд холбогдож гарч ирэн л дээ. За нэвтрүүлэг маань нэлээд сунчсан явж байгаа. Тэгээ та бүхэн бас энэ түүхийг түүх Чотгонбаяр гаргасан Хатанбаатар Магсар Жав гэдэг номноос бас үржил уншаарай. Өнөөдрийн нэвтрүүлгийг өөр өндөрлж байна. Энэ цувралыг уншаарай. 17 хүн байгаа шүү. Цувралд орсон. 17. Тий, энэ одоо 17 дахь нь. 17 дахь нь. За баярлалаа.